Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Бүгдээрэнд нь амралтын өдрийн мэнд хүргэе. За энэ удаагийн подкастаар би та бүхэнд 2014 онд Монакод болж өнгөрсөн Хелена Пастор гээд тэр бомтой эмэгтэй тохиолдсон явдлыг ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За Хелен гэд яриад явчих. За Хелен бол тухайн үед 77 настай байсан. Монако улсын хамгийн баян эмэгтэй байгаа. За Монако нь болохоор газар дундын тэнгисийн иргэдээр орших 3 талаараа Франц улсаар хүрээлэгдсэн жижигхэн улс байдаг. Тэгэхээр Франц улстай соёлын хувьд гэх юм бол ижил төстэй талуудтай. За энэ улс болохоор газар нутгийн хувьд бол маш жижигхэн, өргөн нь ердөө 1 милийн хэмжээнд ч хүрэхээргүй. Нийтдээ бол ойролцоогоор 39 мянган иргэнтэй. За тэгсэн мөртлөө 39 мянган иргэнийх нь ихэнх нь бол асар их хөрөнгөтэй хүмүүс байдаг. Монако бол үндсэндээ саятнууд, тэр бомтнууд, тансаг зэрэглэлийн өндөр шилэн барилгууд, далайн эргийн үнэтэй орон сууцнууд гээд ерөөсөө л зэрэглэл шал өөр улс гэж хэлж болно. За Хелены гэр бүлийнхэн Монакогийн орон сууцны ихэнхийг нь эзэмшдэг. За энэ нь бүр явсаар Монакогоор зогсохгүй дэлхийд дээрх хамгийн баян үл хөдлөх хөрөнгийн эзэд бас байр түрээсдүүлэгчдийн нэг болгосон түүхтэй юм байна. Эдний гэр бүл олон тэрбум долларын үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийн эзэнт гүрнийг 3 үеэрээ эзэмшиж яг тухайн 2014 оны үед бол бүх удирдлагыг Хелен хариуцдаг байсан. За 3 үеэрээ гэхээр бол old money баячууд гэж хэлж болно. Тэгэхээр мэдээж асар их ажил шаарддаг бизнес байсан. За хэрвээ хүсэх юм бол энэ бүх ажлаа өөр хүмүүст даатгаж болох байсан ч гэсэн бараг удмаараа шахуу гэх ерөөсөө л ингээд бүх зүйлийг өөрсдөө хийдэг, өөрсдийн байгаа бүхнээ хөдөлмөрөөрөө олж авах ёстой гэж үздэг тийм хүмүүс байсан юм байна. Тийм болохоор Хелен бол хэмжээлшгүй баян эмэгтэй байсан ч гэсэн өөрийн бизнесийнхээ ажилдаа биечлэн оролцдог. Ажилчидтайгаа хамт оффистоо олон цагийг өнгөрөөж санхүүгийн тооцоогоо шалгах, түрээслэгчдийн гомдлыг шийдвэрлэх гэх мэт ажлыг өөрөө хийдэг хүн байсан юм байна. За түүний охиныг нь болохоор Сильвия гэдэг 53 настай. За тэгээд 2 жилийн өмнө буюу 2012 онд хөхний хорт хавдартай гэж онцлогдсон байсан. Тийм болохоор Хелен бол охиндоо үргэлж санаа тавьдаг, бараг өдөр болгон шахуу биеийг нь асууж залгадаг байсан. 2014 оны 5 сарын 6-ны өдөр Хелен бол охинлуугаа залгаж биеийг нь асуух үеэр хэдхэн үг ээжтэйгээ солилцоод тэгээд массаж хийх эмчин нэрчгсэн болохоор одоогоор завгүй байна гэдгээ хэлээд уучлал хүсээд утсаа тасалсан. Ерөнхийдөө бол энэ Хелен гэдэг эмэгтэй хувьд тийм ч халуун дотн зан чанартай хүн биш. Өөрөө бас нэлээд тийм шаардлага өндөртэй. Гэтэл охиндоо хайртай, байнга холбогдож биеийг нь асуухаа мартдаггүй. Ёстой нөгөө бидний ярьдаг шиг халан гадна хайран дотроо төрлийн тийм хүн байсан. Сүүлийн үед Хелен Сильвия хоёрын харилцаа нь бол тийм ч сайнгүй байсан. Бүх зүйл Хеленээс биш, за Сильвиагаас ч гэсэн биш, харин Сильвиагийн найз залуу Войцех гэж Хелен бол боддог байсан. Охин нь болохоор энэ залуутай бараг 30 гаруй жил хамт амьдарсан. Монакогийн баячууд бараг бүгдээрээ энэ эрэгтэйд дуртай юм шиг харагддаг. За Войцех гэдэг хүн болохоор маш тийм урайлгахан, нийтээч хүмүүстэй амархан ойлголцож дотносдог, буйны байгууллагт бол асар их мөнгө хандвалдаг нэгэн байсан. Гэхдээ Хелений хувьд бол охиных нь найз залуу нэг л тийм худлаа юм шиг санагддаг байсан юм байна. Охиных нь алдар нэрийг ашиглаад давуу тал болгож гин гэж санаа зовдөг байсан юм. Тийм ч болохоор яг тэгж ил гаргаж ирээд ярьдаггүй байсан ч гэсэн далдуураа бол Хелен Сильвия буюу ээж охин хоёрын байдал бол нэлээд тийм хурцдмал болцсон байсан.
ээж нь Войцехт ер нь дургу гэдгийг Сильвия мэддэг. Тэрнээс нь болоод нэг л тийм одоо хүндий байдал үүсээд нэлээд одоо удчихсан байсан. Сүүлдээ энэ нь даамжирч эхэлсэн юм байна. Тэгэл ер нь ямар нэг жижиг сажиг зүйл гарангуут байнга хоорондоо муудалцдаг. Нэг сэдв яриад баг хэрэлддэг болчихсон байсан. За тэгээ 2014 оны 5 сарын 6-ны өдөр охинтойгоо ярьчаад за тэгээ цагаа харж ажил тарах цаг нь болцсон гэдгийг ойлгоод хувцас янзлаад офисоос гарсан. За энэ өдрийн оройн бол хүүтэйгээ бас уулзна гэд бодсон байсан юм байна. Хелений хүүг нь болохоор Гилдо гэдэг хэдхэн сарын өмнө цус харваад тэрнээсээ болж эмнэлэгт одоо хэвтэ эмчлүүлж исэн. Хелен бол өдөр алган хүү дээрээ очдог. За тэхийн тулд Монакогоос Францын Низ гээд хотод байдаг эмнэлэг хүртэл 45 минут орчим машинаар явдаг байсан юм байна. За өдөр алган 32 км замыг туудлах амаргүй байсан ч гэсэн Хелен бол огтхонч одоо төвшөөдөггүй байсан. Хичнээн завгүй байсан ч гэсэн энэ зүйлд бол цаг гаргаж чаддаг байсан. Гилдо гэд хүн болохоор 47 настай. Хелений хувьд жоохон хിവэрэ санагддаг тийм хүн нэсэн. За сүүлийн жилүүдэд түүнд тохиолдсон зүйлүүд үнэхээр одоо хүнд тусч исэн. Хүүн ингээд цус харваад охин нь бол хавдартайгаа тэмцэж, дээрэс нь охинтойгоо харилцаа нь улам бүр муудаад амьдрал нь бол одоо хүнд үе дээрээ явж исэн гэж хэлж болно. Монако шиг асар баян улсад тэрбум долларын хөрөнгөтэй амьдарч исэн ч гэсэн мөнгө гэдэг зүйл хүн болгоныг аварч чаддаггүй гэдэг зүйлтэй нүүр тулчихсан байсан. Хелен бол Hermès-ийн цүнхээ аваад офисоос гарсан. За замын хажууд хүлээгээ зогсож исэн хар өнгийн машинд суугаад за түүний жолооч нь болохоор 64 настай Мухаммед Дарвиш гэдэг хүн байдаг. За энэ хүн бол Хелентэй 15 жилийн турш ажилласан тийм хүн байсан. Низ хүртэл 45 минутын турш явахдаа тэр хоёр ихэвчлэн одоо хүүхдүүдийнхээ тухай ярилцдаг байсан. Ер нь одоо ажилтан дарга гэхээсээ илүү олон жилийн турш нөхөрлсөн, найзууд шиг болчихсон одоо тийм хүмүүс байсан маа. За тэгээ тэр хоёр одоо элбэг ярилцаж явсаар агаад 18 цагийн үед Хелен бол хүү дээрээ оччихсон. Гилдогийн орны дэргэд суугаад хүүдээ одоо усуухт нь туслаад байж исэн. За Гилдогийн хувьд гэх юм бол ээжийнхээ зан чанарыг дуурайсан тийм хөдөлмөрч залуу байсан юм байна. Гэр бүл нь асар их хөрөнгөтэй байсан ч гэсэн тэр үргэлж одоо шинэ бизнес эхлүүлэх, янз бүрийн төсөлд хөрөнгө оруулах гэж оролддог хүн байсан. Тэгэхээр эмнэлэгт ингэж удаан хугацаагаар хэвтэн гэдэг нь бие махбодын хувьд бас одоо сэтгэл санааны хувьд бол маш хүнд туссан гэдгийг Хелен бол ойлгож байсан. За тэнд байх хугацаанд хичнээн олон боломжийг алдж байгаа гэдгээ Гилдо байнга бодож ярьдаг байсан. Баячууд ер нь мөнгө биш цаг хугацаа хамгийн чухал гэдгийн одоо нэг жишээ гэх юм уу да. Гилдо бол үндсэндээ ухаан санаа нь бүрэн сэргсэн ч гэсэн биеийнх нь нэг хэсэг саажилттай болцсон. За тэгээд ярахад жоохон хүндрэлтэй байсан юм байна. Хелен бол тэр өдөр хүүтэйгээ бараг цаг гарan ярилцаж сууж агаад бас эмч нартай уулзаж биеийнх нь байдлыг асуугаад дараа нь хүүгийнхээ тухан дээр нүнсээд удахгүй эргээд ирнэ гэдгийг хэлээд тэгээд гараа явсан. За оройны 7 цаг өнгөрчхөд Хелен бол эмнэлгээс гарч ирээд машиндаа суусан. За тэр бол артлын суудалд биш харин уртлын одоо зорчигчийн суудалд суусан юм байна. За тэгээ тэр хоёр болохоор Низ хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамж руу ороод явсан. За удаагүй тэр хоёр төгжрөл дунд таг зогссон байгаа. Тэгээ байжсэн чинь Хелен нэг сонин зүйлийг анзаарах шиг болсон. Сарвчтай малгайгаа бүр ингээд урагшин нолгоо өмссөн нэг хүн машин руу гүйгээд ирсэн. Тэгэхээр нэхэндээ одоо ингээд таньдаг хүн нь юм болов уу гэж бодоод харж исэн чинь гартаа одоо барьсан байгаа зүйлийг нь анзаарангуудаа гинэт одоо Хелен бол маш чанга орилж хэлсэн. Мухаммедд хандаж машина хөдлөг яг одоо яв гэж орилоод Мухаммед бол ямар нэг үйлдэл хийхээс нь өмнө маш чанга одоо буун дуу сонсогдсон байгаа. За тэгээ шил хагарах чимээ сонсогдож юу болж өнгөрсөн нь ойлгомжгүй хэсэг хугацаа өнгөрсөн. За энэ явдлаас ойролцоогоор 15 минутын дараа гэхэд Низ хотын цагдаагийн комиссар Филипп Фрейсон гэдэг хүн бол тохиоллоо асаасан байдалтай эмнэлгийн гадаа ирээ зогссон. За Фрейсон гэдэг нэрийг би бас буруу дуудчихж магадгүй. Энэ цагдаа болохоор тухайн өдөр яг ажиллаа тарахаа байжсэн чинь одоо буун дуу гарсан тухай дуудлага хүлээж аваад нөхцөл байдал хэр ноцтой гэдгийг ч гэсэн мдээгүй тухайн газар бол явж очсон нь тэр байсан. За эмнэлгийн гадаа явж очисон даруйдаа анзаарсан зүйл нь гэх юм бол эсрэг талынх нь гудамжинд нь ингээд баахан хүмүүс бөөгнөрөөд одоо цугларсан байсан. За тэгээ тухайн хүмүүс бол бүгдээрээ Монакогийн улсын тийм дугаартай хар өнгийн машиныг хараа зогсож байсан. За машины одоо зорчигчийн талын цонх нь бол бүхэлдээ хагарч бутарсан байдалтай байсан. За Фрейсон нь болохоор хэргийн газарт явж очисон хамгийн анхны цагдаа нь байсан. Тэгээ машины хажуу зогсож исэн гал сүнөөгч одоо хийдэг залуу түүнд одоо өөрийн харсан бүх зүйл болон гэрчүүдийн ярьсан мэдээллүүдийг товчхон дамжуулаад нэг хар хувцастай эрэгтэй гинэт одоо хаанаас ч юм гарч ирээд машин руу 2 удаа буудсан.
За араас нь өөр бас нэг хар хувцастай хүн дагаж явж ийснийг харсан гэдгийг бол ярьсан. За гал сөнөөгчийн хэлснээр бол хоёр хохирогчийг тэр дарууд нь маш хүнд байдалтайгаар эмнэлэг рүү одоо хүргэсэн. Тэгэд амьд байгаа үгүйг нь бол мэдэхгүй байна гэж ярьсан. Бас тэднийг хэн гэдгийг нь ерөөсөө мэдэхгүй, ямартаач нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан гэж хэлсэн. За ингээд энэ бүхнийг сонсоод Friesen-ий хувьд бол хамгийн түрүүн автомашин дээрэмдэх гэмт хэрэг толгойд нь орж ирсэн юм байна. Нийс хотод гэмт хэрэг бол тэмч их гараад байдаггүй. Гэхдээ арай түгээмэл тохиолддог гэж хэлэх юм бол дээрмийн хэрэг гэж тооцогддог байсан юм байна. За энийг нь болохоор car door grab буюу төвжрэлд ингээд зогсож байгаа автомашиныг онилсан тийм дээрэм гэж нэрлэдэг юм байна. За гэмт этгээдүүд төвжрэл донд хөдлөх боломжгүй болсон автомашин руу ойртож очоод хаалгыг нь онгойлгож одоо үнэт зүйлсийг нь дээрэмддэг тийм төрлийн дээрэм гэсэн үг. Тийм болохоор Friesen бол эхэндээ дээрэмчид энэ хар машиныг онилоод дээрэмдэх гэж оролцсон байна гэж ойлгосон. Магадгүй тэгээ сүүлдээ ямар нэг зүйл буруугаар эргээд галт зэвсэг гаргаж ирж буудсан байхаа гэж таамагласан. За ингээд Friesen бол станцаараа нэмэлт хүч дуудсан. За энэ хэрэг болохоор дээрэм гэхээсээ илүү хүн амны хэрэг болж хувирсан гэсэн үг. За тэр бол нөхцөл байдлыг тайлбарлаад нэмэлт хүч хэрэгтэй байгаа талаар дуулгасан чинь одоо нөгөө диспатчер нь өөр нэг чухал мэдээллийг дамжуулаад хохирогчдын хэн болох тухай мэдээллийг түнд хэлсэн. Цагдаа нар бол тэдний хэн болохыг маш хурдан тогтоож чадсан юм билээ. За энэ нь болохоор нэг хохирогч нь маш алдартай хүн байсантай нь бол шууд холбоотой байсан. За буудуулсан эмэгтэй бол Helen Pastor байсан. За энэ нэрийг сонсоод Friesen бол итгэж үхэхгүй байсан. За тэр Helen-ыг бол мэддэг. За энэ Монакод амьдардаг бараг бүх хүн Helen-ыг мэддэг. Одоо энэ Pastor гэдэг нөгөө гэр бүлийнхнийх нь нэр байгаад байгаа штэ. Pastor-ийн гэдгээр нь бол сонсож дуудлаагүй хүн бараг байдаггүй. Одоо тийм алдартай хүн Монакогийн бүр хамгийн баян эмэгтэй ингээд санамсаргүй байдлаар автомашин дээрэмсдэг хүмүүсийн бай болсон гэдэг Friesen гэдэг нөгөө цагдаа бол ерөөсөө итгээгүй. За түүний бодлоор энэ бол яалтчгүй одоо хин нэгний захиалгатай тийм халдлага гэж бодоход хүрсэн. За станцаар холбогдож ярьсны дараа Friesen бол нөгөө машины дотор хэсгийг нь ахаад ажиглахаар яваад очисон. За тэгээ харсан даруйда Helen-ий нөгөө Hermes-ийн цүнх нь машины урд талд байгааг хараад хин нэгэн ерөөсөө гар хүрээгүй гэдгийг нь ойлгоод дээрмийн тухай таамаг үндсэндээ бол ингээд ор мөргүү алга болсон гэж хэлж болно. Хэрвээ дээрм байсан бол хамгийн түрүүнд мэдээж энэ Hermes-ийн цүнхийг авч зүхтаах нь угаасаа ойлгомжтой. За тэгээ байж итэл бас нэг зүйл анхаарлыг нь бол татсан. За тэр нь юу байсан бэ гэхээр машины урд суудлууд бас одоо шалгавчин дээр нь жижиг тийм бөөрийнхий төмөр үрэлнүүд шиг зүйлүүд асгарсан байсан. За энийг хараад бол шууд таньсан байгаа. Ангийн бууны сумны дотор байдаг хар тугалган үрэлнүүд байсан байгаа. За энэ нь бол мэдээж маш тийм хачирхалтай санагдчихсэн. Яагаад гэхээр одоо хөлсний алуурчин хүн захиалгатай аллах хийхдээ ингээд ангийн буу ашиглана гэдэг нь нэлээд тийм авцалтаагүй санагдчихсэн. Ангийн буу ч өөрөө ингээд айгүй тийм том одоо овор ихтэй. Ер нь бол олон нийтийн анхаарлыг татлахгүй авч явах ер нь бараг боломжгүй. Тэгснэ тухайн халдлага болох үеэр тэнгэр одоо цэлмэгний одоо гэгээ энэ төр тасраагүй бүр олон нийтийн одоо ингээд нүдэн дээр ил болсон гэдг нь бол Friesen-д одоо юу бодогдуулсан гэхээр тухайн гэмт этгээд мэрэгжлийн төвшний хүн биш байх магадлал өндөр гэж бодсон. За ингээд энэ мэтчлэн өөрийн хэмжээндээ таамаглал бодоод хэдэн цагийн дараа гэхэд хилцтэй явж очиод мөрдөгчдийн багтайгаа уулзалцсан. За энэ багт бол хотын хамгийн чадварлаг мөрдөгчдийн нэг Catherine Messenio гэдэг хүн бол нэгдсэн байсан. Хохирогч хоёр хоёулаа амьд үлдэж чадсан ч гэсэн эмнэлэгт бол комын байдалтай. За тэгээд энэ хоёрын талаарх мэдээлэл бол аль хэдийнэ Европ даяар хамгийн их одоо анхаарал татсан мэдээ болж цацагдаад эхэлчихсэн байсан. За хэргийн газрын шинжээчид бол машинаас арчтас за уул мөр болон бусад нотлох баримтуудыг цуглуулад дуусчихсан байсан. Энээс гадна Friesen-ийн алба хаагчид бол хэргийн газрын ойролцоо байрлах хоёр хяналтын камерыг олж шалгахаар болоод тухайн зүйл дээр бол одоо буудлага болж байгаа бүх үйл явцыг бичиж авсан байх өндөр магадлалтай гэж утсан. За нийс хот бол улсынхаа хэмжээнд хамгийн олон хяналтын камертай тийм хот юм байна. Тийм болохоор бичлэгүүд одоо ирсэн даруйд хэрэгт одоо ихээхэн ахиц гарна гэж тэд нар бол найдаж исэн юм байлээ. За тэгээд энэ үйл явц одоо өрн жоох үеэр Helen-ийн ойрын хүмүүс за бас гэр бүлийнхэнтэй уулзаад энэ эмэгтэйд одоо энэ баян одоо тэр бомтонд дайсан гэсэн хүн байсан эсхийг мэдхийг бол хүссэн. За Friesen-ийн бодлоор Helen-ийн хүүхдүүд болох за Sylvia, Gilda хоёр бол ээжтэйгээ маш тийм ойр байсан учраас хэрвээ хин нэгэн
Helen-ыг ингээд одоо үхээсэй гэж боддог, одоо хүсдэг байсан бол тэд нэр мэдэх ёстой гэж үзсэн. Гэхдээ Friesen бол тэднийг зөвхөн мэдээллийн их сурвалж гэж хараагүй, тэд нарыг бас сэжигтнүүд байж болох хүмүүсээ гэж үзсэн байна. За түүнд бол Helen-ы хөрөнгө өв залгамжлалын талаарх нарийн мэдээлэл байгаагүй ч гэсэн энэ пасторын гэр бүлийн талаар хангалттай одоо мэдлэг мэдээлэл бол байсан. За тийм болохоор Helen нас барсан тохиолдолд одоо үлдэж байгаа тэр өв хөрөнгө нь бүр хэдэн тэрбум доллараар хэмжигдэх нь тодорхой гэж ойлгож исэн. Өөрөөр хэлэх юм бол Helen нас барах юм бол Sylvia болон Gilda хоёулаа шууд одоо утгаараа тэр бомтон болох байсан. Мэдээж Friesen бол хоёр хүүхдийг нь өөрсдөө ингээд буу бариад халдлага үйлдсэн гэж бодоагүй. Гэхдээ түүний бодлоор тэдэнд ийм хэрэг үйлдэх хангалттай шалтгаан байсан. За бас бусад хүмүүсээр гүйцэтгүүлэх хангалттай хөрөнгө мөнгө ч гэсэн байсан гэж үзсэн. Гэхдээ Friesen бол нэг том асуудал тулгарсан. Тэр нь юу байсан гэхээр Sylvia, Gilda болон түүний уулзахыг хүсэж исэн бараг бүх хүмүүс Монакод амьдардаг байсан. Харин Friesen болон түүний баг болохоор Францын цагдаа нар байсан. Хэрэг болохоор Францын нутаг дэвсгэр дээр болсон. За тэгээд тэд нар болохоор Монакод ямар ч тийм хууль эрх зүйн бүрэн одоо тийм эрх энтер бол юусоо байгаагүй. Тийм болохоор Helen-ы хүүхдүүд за бас ойрын хүрээний хүмүүстэй уулзахын тулд тэд нар бол шууд очиод ингээд мэдүүлэг өгөөч гэж шаардах боломжгүй байсан гэсэн үг. Ийм тохиолдолд үндсэндээ бол зөвшөөрөл хүсгээс өөр арга байгаагүй. За тэгээд маргааш өглөөнд гэхэд Friesen Монакод явж очиод за нэг тансаг зэрэглэлийн одоо харшид бол явж утсан байгаа. За энэ нь бол нөгөө Helen-ы охин Sylvia-гийн гэр нь байсан. За тэнд очиод Sylvia пастор болон түүний 64 настай найз залуу болох нөгөө Wojciech Janowski гээд энэ хоёртой бол уулзахаар очисон байсан. Friesen тэдэнтэй уулзах хүсэл тавихад бол хамгийн түрүүн гайхшруулсан зүйл нь юу гэхээр тэр хоёр бол хоёулаа айгүй хурдан зөвшөөрсөн билээ. За тэгээ нүүр тулаад уулзах үеэр бол хоёулаа маш их сэтгэлээр унсан байдалтай харагдчихсан. За ялангуяа одоо Sylvia нэлээд тийм зочирцсан байдалтай гэдэг нь бол царинаас нь хэлт харагдчихсан. Энэ үеэр бол одоо энэ Францын цагдаа Friesen-ийн хувьд шууд тийм хүнд асуулт асууж болохгүй гэдгээ өөрөө ерөнхийдөө ойлгож байсан. Яагаад гэхээр Sylvia, Wojciech хоёр бол түүнтэй ярилцах ямар ч тийм хууль ёсны үүрэг хүлээгээгүй тийм хүмүүс байсан. Зүгээр л одоо сайн дураараа яриа өгөөд за тэгээ хүссэн үедээ болохоор бид нар ингээ ярихаа боллоо. Одоо энэ хүртэл яриад одоо хангалттай ч гэдэг юм уу. Тийм эрх нь бол өөрсдөнд нь байсан гэсэн үг. Тэгэхээр асуулт асуухтаа ч гэсэн арай зөөлөн байдлаар асуух нь бол одоо энэ Friesen-ы бараг одоо үүргэн гэж хэлж болно. Ээжийнхэн тухай ерөнхийд нь асуусан чинь Sylvia болохоор манай ээж ерөнхийдөө бол маш хатуу хүн байсан ч гэсэн гайхалтай тийм өгөөмөр нэгэн байсан. Ерөнхийдөө бит хоёр их маргалтдаг байсан. Гэхдээ ихэнхдээ ер нь бол шаал дэмий гимээр одоо жижиг сажиг зүйлсээс болж маргалтдаг байсан. Бит хоёр гэхдээ үнэндээ бол маш дотн байсан. Би өөрөө хөхний хорт хавтартайгаа тэмцэж байхын хугацаанд бол ээж маань байнга залгаж миний биеийг асуудаг байсан. Надад бол үнэхээр их санаа тавьдаг байсан гэдгийг хэлсэн. За тэгэхээр Friesen болохоор Helen-ы одоо дайснуудын талаар асуусан чинь Sylvia болохоор толгоос ихсрээд мэдээж миний ээж бол асар их хөрөнгөтэй хүн байсан. Тийм болохоор угаасаа ээж маань бай болж болох хүн байсан гэж би бодож байна. Гэхдээ тэр ер нь бол гадуур нэг их яваад байдаггүй. Монакогийн одоо баячуудын арга хэмжээ нийгмийн хүрээлэлд бараг л оролцдоггүй байсан. Тэр зөвхөн ажиллаа хийдэг, гэр бүлдээ анхаардаг хүн байсан. Ер нь бол ингээд өөрийнхөөрөө л амьдардаг байсан гэсэн үг. Тийм болохоор түүнд хор хүрхийг хүсэх хэн нэгэн байж болохыг би үнэхээр ингээд төсөөлөхгүй байна гэдгийг бол хэлсэн. За Friesen болохоор дараа нь Wojciech руу одоо анхаарлаа хандуулад түүнээс бас ингээд хөнгөн асуултуудыг асууж эхэлсэн. За Wojciech болохоор өөрөө энэ Sylvia гээд эмэгтэйтэй 28 жилийн турш хамт амьдарч байгаа. Тэгээд одоо дундаасаа нэг охинтой гэдгийг хэлсэн. За тэгчээд одоо Helen бит хоёрын харилцаа бол үргэлж одоо маш сайн байсан. Тэр маш өгөөмөр хүн, ялангуяа надад болон Sylvia-д одоо их сайн ханддаг байсан гэдгийг хэлсэн. За тэгээ Wojciech болохоор ингээд өөрийн гэсэн бизнестэй орлоготой байсан ч гэсэн пасторын гэр бүлээс одоо тусдаа бид нэр амьдралтай гэсэн идэж Helen бол тэдэнд ингээ байнга одоо сар болгон мөнгө өгдөг байсан тухай ярьсан. Тэгээ яг ингээд мөнгө санхүүгийн тухай яриа гараад эхлэнгүүд Friesen бол шууд анхаарлаа төвлөрүүлээд яг ямар төрлийн санхүүгийн тусламжийн талаар та ярьж байгаа энийг илүү ингээ тодорхой надад тайлбарлаад өгч болох уу гэж асуусан. За тэгсэн чинь Helen болохоор өөрийн охин Sylvia болон хүү Gilda хоёртоо сар болгон ойролцоогоор 500 мянган евро өгдөг байсан гэдгийг хэлсэн. За тухайн үеийн ханшаар энэ нь бараг 600 мянган Америк доллартай тэнцэх хэмжээний мөнгө байсан маа. Тэгээ Friesen-ы хувьд бол энэ нь бүр ингээд амар их тоо байсан. Яагаад гэхээр ингээд сар бүрийн одоо тэтгэмж гэх үү
тийм нэрээр ийм их хэмжээний мөнгө авна гэдэг нь бүр ингээд төсөөлхийн аргагүй бүр их мөнгө байсан. 500 мянган евро гэдэг маань үндсэндээ бол хагас сая евро гэсэн үг. Бүр ийм их хэмжээний мөнгө авдаг байсан хүмүүс ээжигээ ална гэсэн магадлал бол мэдээж тун бага санагдчихсэн. За тэгээ Войцехийн яриа нь бол дуусаагүй. Силвия бит хоёр энэ мөнгийг гэр бүлийн зардалтаа ашигладаг байсан. Гэхдээ яг үннийг хэлэхэд Гилда бол мөнгөө өөр зүйлд зарцуулдаг байсан гэж би сонссон гэж бол ярьсан байгаа. За Силвиягийн дүү Хелений хүү энэ Гилда бол хит хитэн компанитай. Гэхдээ тухайн компаниуд нь ажиллагаа нэлээд тийм доголдолтой, тэр маш их өрөнд орсон байсан гэдгийг Войцех хэлсэн байгаа. Энэний үнэн худлаа гэдгийг нь бол Фрейзен угаасаа мэдгүй. Гэхдээ энэ мэдээлэл нь мөрдөн шалгалтанд бол цоо шинжлэл нээж өгч исэн. Тийм болохоор энэ ярьсан бүх зүйлийг тэмдэглэлийн дэвтэр дээр Фрейзен бичиж аваад тэгээ дараагийн уулзах хүн нь Гилда байсан байгаа. Хэрвээ Войцехийн энэ яриад байгаа нь үнэн байх юм бол Гилдагийн өр зээл нь бол угаасаа маш том ингээд анхааруулах дохио гэсэн үг. За тэгээд уулзалтаас 45 минутын дараа Фрейзен бол Гилдагийн эмнэлгийн өрөөнд явж ороод тэгээ харсан зүйлдээ үнэхээр бүр цочирдсан байгаа. За тэр бол ингээд Гилдаг ингээд өвчтөй гэдгийг мэдчихсэн, харвцсан эмнэлэгт хэвтэж байгаа гэдгийг угаасаа мэдчихсэн. Гэхдээ ийм амар хүнд байдалтай байна гэж ерөөсөө төсөөлөхгүй юм билээ. Гилда болохоор бараг л хөдөлж чадахгүй, бараг ингээ ярьж чадахгүй байдалтай. За тэгээ харилцах цорын ганц арга нь гэх юм бол нүдэ анивчих тийм байсан. Гэсэн хэдиж Фрейзен болохоор орны дэргэд суугаад хідэн энгийн асуултаар яриагаа эхлүүлсэн. Гилда болохоор асуулт болгонд нүдэ анивчиж хариулт өгөөд за нэг хариулт өгөхийн тулд нэлээд тийм хугацаа бас шаардлагатай ийм нөхцөл байдалтай байсан. Тэгчээд нэг удаад бол хитгэн үнэтэй тэнцэх хэмжээний мэдээлэл дамжуулж чадсан. Төд бодлого Фрейзен бол энэ байдлаараа нэг их зүйл олж мэдэхгүй гэдгээ ойлгосон юм байна. За тэгээ цаг өнгөрөх тусам Гилда өөрөө ч гэсэн улам бүр ингээ бухимдаж эхэлсэн. Тэр бол мөрдөн шалгалтанд тус болохуйц зүйл хэлж чадахгүй байгаадаа маш их тийм шаналдсан байдалтай нь бол илт харагдчихсан ба. За ингээд удаагүй Фрейзен бол эмнэлгээс гараа авсан. Тэр бол Гилдаг ингээ захиалга өгөөд алхахыг төлөвлөж зохион байгуулах хэмжээний нөхцөл байдалд байгаа гэдэгт нь эргэлзэж эхэлсэн. Үнэн дээр тэр хүн бол маш тийм хүнд гэмээр өвчтөй ингээ эмнэлэгт хэвтчихсэн. За гэхдээ нөгөө талаас нь бодоод үзэхээр ингээ Гилда хэрэг үнэхээр ямар нэг зүйл төлөвлөсөн бол тэрийгэ цус харахаас өмнө эхлүүлсэн байж болно гэж үзсэн. За яагаад гэхээр Гилда бол ердөө 2 сарын өмнө буюу 2014 оны 3 сард цус харвсан байсан юм байна. Тэгчээд тухайн халдлага болохоор тийм мэрэгжлийн бус маш замбраагүй байдалтай үйлдэгдсэн байсан нь Гилдагийн тэр өвчнөд холбоотой байж болохын гэж үзсэн. Магадгүй тэр цус харвсныхаа дараа бараг харилцаж чадахгүй болсон учраас захиалгатай алхахыг яарвчлан хэрэгжүүлэх шаардлагатай болсон байж болно. Тэгээ тухайн үедээ болохоор энэ хэрэг бүхэлдээ тийм маш замбраагүй, яг юу болсон нь ингээд тодорхойгүй, ухаж ойлгоход үнэхээр тийм хэцүү байдалтай санагдчихсан. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг шахуу эмэгтэй бараг алуулчих шахсан, халдах хийсэн хүмүүс нь маш тийм мэрэгжлийн бус замбраагүй хэмжээнд. За нөгөө талаараа Хелений 2 хүүхэд болох Силвия, Гилда хоёр бол тэр бумаар хэмжигдэх өв хөрөнгө өвлөх байсан учраас хамгийн байж болох сэжигтнүүд бол яа харахгүй мөн байсан. Гэтэ нөгөө талаасаа ингээд хараад үзэхээр энэ хоёр хүн хоёулаа сар болгон асар их хэмжээний мөнгө авдаг байсан. Тэр хоёрт дахиад бүр их хэмжээний мөнгө хэрэгтэй байсан гэж хэлэхэд айгүй хэцүү. Гилда үнэхээр өрөнд орсон байсан ч гэсэн сар болгон авдаг 500 мянган евро амьдралаа залгуулахад хүрэлцэхгүй байна гэдэг нь өөрөө тийм айгүй утгагүй санагдчихсан. Ингээд Фрейзен болохоор Силвиягийн найз залуу тэр Войцехийн талаар бодож эхэлсэн байна. Яагаад гэхээр их хэмжээний мөнгийг хүсэжсэн хүн нь Силвия биш харин Войцех байх магадлалтай. Подкастын маань ерөнхий ивент тэтгэгч Skin Farm Clinic. Бидний арьс улирас солигдох болгонд ялангуяа манайх шиг агаарын бохирдол ихтэй орчинд өнгөө алдаж, элдв асуудал үүсгээд байдаг. За нар салхинаас үүдэлтэй асуудлууд ч гэсэн их байдаг. За энэ асуудлын шийдлийг Skin Farm Clinic олон үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлт туршлага дээр үндэслээд 3 төрлийн membership хөтөлбөрийг энэ оноос санал болгож байгаа юм байна. Энгийнээр хэлэх юм бол таны арьсыг нэг удаа гой болгоод өнгөрөх биш, жилийн 4 улирал арьсны хэрэгцээ дэмжлэгээ үйлчлэхийг тогтмол системтэйгээр хангах зорилготой. Завгүй явсаар агаад өөртөө анхаарал хандуулахаа мартаад эсвэл нэг дор өндөр төлбөр төлөхөөс татгалзаж арьсаа гаргуунд нь гаргах үе бишгүй тохиолддог. Харин танд хэрэгцээт эмчилгээ үйлчлэхээгээ үнэтэй биш, үе шаттайгаар Skin Farm Clinic-ээс авах боломж нэгдэж байгаа юм байна. Урьдчилан мэдээлэл авах
линкийг description хэсэгт оруулсан байгаа. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. За ингээ Фрейзен нь болохоор нөгөө хотынхоо хамгийн чадварлаг мөрдөгч гэдээсэн Мессиньо гэд хүнтэйгээ ярилцсан. Тэр хоёр болохоор өөрсдөө хийсэн яриануудаас олж мэдсэн нэг сонирхолтой мэдээллийг хоорондоо олох хуваалцсан. За Мессиньогийн ярьснаар бол Хелений нэг найз Сильвия яагаад ингээд Войцехтэй 28 жилийн турш хамт амьдарсан мөртлөө гэрлээгүй талаар нь бол ярьсан байлээ. За Сильвия болохоор өв хөрөнгөө зөвхөн өөртөө тэгээ хүүхэдтэй эсвэл өөрийн тийм цосон төрлийн гэр бүлийн хүрээнд үлдээхийг хүсдэг байсан юм байна л та. Тэгээ тухайн хөрөнгө нь гадны хүн болох нөхөр гэх хүнд нь очихыг бол хүсээгүй. Тэгэхээр энэ мэдээлэл нь Сильвия Войцех гэдэг хүнд бол бүрэн итгэдэггүй байсан гэдгийг нь харуулж байсан. Тэрнээс гадна Войцех яг энэ халдлагыг зохион байгуулсан байж магадгүй гэсэн түүний таамаг нь бол бүрэн нурсан байгаа. Яагаад гэхээр Хелен юу н амьд байсан ч гэсэн за ингээд нас барлаа ч гэсэн Войцех бол энэ пасторын гэр бүлийн өв хөрөнгөөс хууль ёсоор бол юу ч авах ирэхгүй байсан. За тэгээ байжсэн чинь нөгөө мөрдөгч Мессиньо гэд хүн болохоор Хелений жолооч Мухаммедийн талаар нэг шин зүйл олж мэдсэн талаараа дуулгасан. За Мухаммед болохоор олон жилийн турш нэг тийм хайрын гурвалжин харилцаанд байсан хүн юм байна. За тэр болохоор Египтэд эхнэр тийм гэр бүлтэй мөртлөө Францад бас нэг нууц амрагтай байсан юм байна. Мессиньо болохоор Мухаммедтэй Францад хамт амьдардаг насанд хүрсэн нэг хүүгийнх нь утасны дугаарыг нь олцсон. За тэгээд тэр хүүгээс нь болохоор энэ талаар нь асуухаар төлөвлөсөн юм байна. Гэмт хэрэг болсноос хойш 24 цаг өнгөрсөний дараа тэдний хүсэн хүлээж исэн нөгөө хяналтын камерын бичлэгүүд нь цагдаагийн хэлцээр бол ирсэн. За Фрейзен болохоор тухайн бичлэгт бол маш их найдлага тавьж исэн. Энэ зөвлөл ерөнхийдөө хэрэгт шийдвэрлэх ахиц авчирна гэж итгэж исэн маа. За тэгээд хэдхэн цагийн өмнө бол Мухаммедийн хүү Виссам гэд хүнтэй бол утсаар яриад ерөнхийдөө бол мэдээлэл авчихсан байсан. За Виссам болохоор аав нь халдлагын жинхэнэ байсан байж магадгүй гэсэн хувилбарт бол эргэлдсэн тийм байр суурьтай байсан. За тэр бол аавынхаа энэ хайрын гурвалжин харилцаа нь бол энэ хэрэгтэй холбоотой гэж огт бодоагүй. За түүний хэлснээр бол тухайн нууц замраг гэмхтэй нь Мухаммедийн амьдралын нэг хэсэг болоод айгүй олон жил болсон гэдгийг бол мэдчихсэн. Тэгээд тухайн асуудалд нь дургуутсан ч юм уу тийм бухимдчихсэн хүн бараг байгаагүй гэдгийг хэлсэн. Тэгээд энэ хүн Мухаммедийн хүүтэй ярьсны дараачаас бол аавыг нь аллахыг хүссэн гэх ямар ч тийм шалтгаан байхгүй гэдгийг ойлгосон. За тэгээд дараа нь болохоор Фрейзен болон Мессиньо хоёр хяналтын камерын бичлэгүүдийг бүр нэг бүрчлэн үзэж эхэлсэн. Азар бол хэргийн газрыг маш тийм тодорхой харуулсан дүрс бичлэг байж таарсан. За тэгээд болж өнгөрсөн бүх зүйлийг бол дахин тэр хоёр бол хараад суусан байгаа. За гэрчүүдийн ярьсантай ер нь бол яг адилхан байсан. Хелений машин эмнэлгийн зогсоолоос гарч ирж байгаа нь харагдчихсан. За тэгжсэн чинь буутай нэг эрэгтэй хүн машины цонх руу бүр дөхөж очиж жагаад 2 удаа буудаж байгаа нь харагдсан. Фрейзен бол бичлэгийг анхааралтай ажиглахад 2 дахь эрэгтэй нь гудамжны нөгөө талд байдаг тийм жижиг тийм хоолны газрын ойролцоо зогсоод бүх үйл явдлыг ажиглаж байгаа гэдэг нь харагдсан. За тухайн хүн бол магадгүй ажиглагчийн тийм үүргийг гүйцэтгэжсэн байх. За тэгээд бууцсныхаа дараа бол тэр хоёр эрэгтэй хоёулаа явган цухтаад яваад гисэн. Гэтэ харамсалтай нь бол бичлэг дээр тэдний нүүр царай нь огт харагдаагүй. Тийм болохоор Фрейзен бичлэгийг хэд дахин ухрааж тэр хоёр хүн хэргийн газар яг анх хизээ ирснийг нь шалгаж эхэлсэн. Тэгсэн чинь яг халдлага болохоос ойролцоогоор бол 20 минутын өмнө ирсэн гэдгийг нь мэдэж авсан. За хамгийн чухал зүйл нь гэх юм бол тэр хоёр хүн хизээ тэнд явж очсон нь биш, харин яаж очсон нь байсан. Тухайн хоёр хүн хоёулаа тусдаа таксигаар тэр газар очисон. За тэгээд таксины нэгнийх нь бол улсын дугаар камер дээр бол маш тод харагдчихсан. Тэгээд тэр оройноо Фрейзен, Мессиньо бас нэг хэсэг цагдаа нар болохоор Нис хотод байдаг Азур гэд цочид буудлын үүдэн дээр явж очиод Фрейзенний гартаа л бууцсан хоёр этгээдийн зураг нь бийсэн. Тэгээд такси компанитай холбогдсноос хойш үйл явц бол маш хурдан өрнөсөн байна. Такси үйлчлэхний төвд тухайн хоёр хүний хаашаа явсан гэх бүртгэл нь хадгалагдчихсэн. За тэгээ мөрдөгчдөд болохоор захиалга хийхэд ашигласан гар утасны дугааруудыг нь өгсөн билээ. За удалгүй Фрейзенний баг бол тухайн дугааруудыг мөрдөн шалгасан чинь халдлага болохоос хэдхэн цагийн өмнө худалдаж авсан хоёр ширхэг тийм хэрэглээний гар утас байсан. За тухайн утас нь болохоор Марсель хотод худалдаж авсан утаснууд байсан. Марсель гэдэг хотод нь болохоор эмнэлгээс 2 цаг орчмын
зайтав байдаг Францын бас нэг хот юм байна. Дараа нь болохоор цагдаа нар дахиад хяналтын камерыг шалгаад буудсан хүмүүсийн хөдөлгөөнийг алхам алхмаар сэргээж хаагур явсан гэдгийг нь мэдэж авч чадсан. За эхлээд тэд бол гар утас худалдаж авсан дэлгүүрээс гарч байгаа нь бичигдсэн байсан. Дараа нь нийс рүү чиглэсэн галт тэргэнд сууж байгаа нь бол харагдсан. За тэгээд нийст ирснийхээ дараа Азур гэж зочид буудалд явж орсон. За тэрний дараа бол такси бариад эмнэлэг рүү явсан гэдгийг тогтоогдсон. За тэгэхээр мэдээж халдлагыг хэн захиалсныг мэдхийг хүсэх юм бол эхлээд буудсан хоёр хүний хэн болохыг тогтоох угаасаа шаардлагатай. Тийм болохоор Фрейзен тухайн хүмүүсийн зургийг бариад зочид буудлын ресепшны ажилтнаас нь энэ хүмүүсийг урд нь харж ирсэн үү гэд асуусан чинь за ресепшн нь болохоор зургийг харангуйтаа шууд тийм энэ хоёр хүн өчигдөр тусдаа энд захиалсан. Гэхдээ өнөөдөр бол тэд нэр ингээ гараа авцсан гэж хэлсэн ба. Фрейзен болохоор ажилтны өгсөн нэрсүүдийг тэмдэглэж авсан. За гэхдээ тухайн нэрнүүд нь болохоор ер нь бол хэрэг болоогүй юм билээ. За ингээд Фрейзен, Мессини хоёр салж тусдаа өрөөнүүдийг шалгахаар болсон. За ингээ хэдхэн хормын дараа гэхэд Фрейзен болон зарим албан хаагчид тийм цэвэрлсэн тийм зочдуудлын өрөө рүү яваад орсон. Ресепшн болохоор өрөө цэвэрлэх хүмүүст аль хэдийнэ ороод цэвэрлээрээ гэд хэлчихсэн байсан. Тэгэхээр мэдээж ямар нэг нотлох баримт өндөр үлдээгүй бүгдээрээ бараг устсан байх магадлалтай. Гэхдээ яг тэр үеэр угаалгын өрөөнөөс нэг цагдаа гарч ирээд ванны хажууд байгаа шүршүүрийн шингэн савнгийн савн тэнд байна гэдгийг бол хэлсэн байгаа. Сэжигтэй этгээдүүдээс хойш өөр хүн бол энэ өрөөнд ороогүй гэдгийг тэд нар мэдчихсэн. Тэгэхээр тухайн шингэн савн бараг гарцаагүй тэдний хэрэгэлсэн зүйл гэж бол итгэжсэн. За тэгээд тэрийг нь болохоор нотлох баримт болгож хурааж авсан. Тухайн савыг шинжилгээнд явуулаад магадгүй ДНХ илрүүлэх боломжтой гэж найдаж байсан. 2014 оны 5 сарын 16-ны өдөр буюу гэмт хэрэг гарснаас хойш ингээд 10 хоногийн дараа мөрдөгч Фрейзен болон Мессини хоёр бол маш чухал мэдээллийг хүлээж авсан. Халдлага үйлдсэн этгээдүүдийн байрлаж исэн зочид буудлын өрөөнөөс олсон шүршүүрийн тэр гээлний савнаас үнэхээр ДНХ илэрсэн байсан юм байна. Энэ баримт бичиг мөрдөн шалгалтыг бүхэлд нь өөрчлөх магадлалтай тийм чухал зүйл байсан. За тухайн үеэр бол Хелен амьд байсан ч гэсэн комын байдалтай хിവэрэ харин жолооч Мухаммед Дарвиш л нас барсан байсан. За тэгээ чухал зүйл ирсэн бичиг баримт гэдээ яриадсэн тухайн ДНХ цагдаагийн мэдээллийн сантай таарсан юм байлээ. За тэр ДНХ нь болохоор 24 настай Самин Саид Ахмед гэдэг залуугийн ДНХ байсан. За бас хидэн утас чагнах ажиллагааны үр дүнд бол тэд түүний хамсаатныг нь тогтоож чадсан юм байна. За хамсаат нь болохоор 31 настай Аль Хайр Хамади гэдэг эрэгтэй байсан. За энэ нэрс нь бол зочид буудлын бүртгэл дээр байсан нэрнээс бол огт өөр нэрнүүд байсан. За өөрөөр хэлэх юм бол тэд нэр зочид буудал бүртгүүлэхдээ бол хуурамч нэр ашигласан гэдэг нь тодорхой болсон. За хоёр этгээд бол хоёулаа урд нь гэмт хэрэгт холбогдчихсэн гэх бүртгэлтэй байсан. Гэхдээ Фрейзений анханасаа таамаглаж ирсэнчлэн тэд бол мэрэгжлийн тийм хэмжээний алуурчуд бол биш байсан юм. Тухайн хүмүүс нь болохоор өрдөөл тийм жижиг хэмжээний гэмт хэрэгүүд хар тамхины 8 хийдэг тийм хүмүүс байсан. Тэр хоёр болохоор Марсель хотын хамгийн гэмт хэрэг ихтэй дүргүүдийн нэгээс гаралтай хүмүүс байсан юм байна. Тийм болохоор мөнгөний төлөө тийм захиалах дааллах хийхийг зөвшөөрсөн байж магадгүй гэсэн хувилбар бол нэлээд логиктэй санагдчихсан. Гэхдээ Фрейзен болон Мессини хоёрын ойлгохгүй байсан нэг зүйл нь юу вэ гэхээр Самин Саид Ахмед болон Аль Хайр Хамади нар Хелений амьдралтай ямар холбоотой байж болох вэ гэсэн тийм зүйл байсан. Пасторын гэр бүл болон тэдний ойрын хүрээлэл бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг хэсэг байсан гэж хэлж болно. Хэрвээ тэдний дундаас хэн нэгэн захиалах дааллага зохион байгуулсан байх юм бол Фрейзен илүү тийм туршлагатай, илүү мэрэгжлийн алуурчид хөлслөх байсан гэж дотроо бодож исэн. За ингээд тэд бол Хелений амьдралын бусад хэсгүүдийг дахин шалгах хэрэгтэй болов уу гэж бодож эхэлсэн юм байлаа. Жишээ нь гэх юм бол Хелений байрыг түрээсэлдэг байсан түрээслэгчид. Магадгүй тэдний дундаас Марсельтэй холбоотой хүн байж болохын гэж үзсэн. За Хелений найзуудаас олж сонссноор бол Хелен маш олон тийм түрээслэгчтэйгээ өөрөө шууд харцдаг байсан юм байна. Тийм болохоор цагдаа нарын мэдэхгүй ямар нэг тийм маргаанч гэх юм уу өс хонзон байсан байх боломжийг ч гэсэн үүсгэх аргагүй байсан. Гэхдээ хамгийн том асуудал нь гэх юм бол Хелений эзэмшдэг байруудад бүр хэдэн мянган хүн амьдардаг байсан. Тэр болгоныг нэг бүрчлэн шалгана гэдэг нь бараг боломжгүй тийм ажил байсан. Тийм болохоор Фрейзен, Мессини хоёр өөр аргыг сонгосон байгаа. За Фрейзен болохоор энэ аргаа загсны уурга гэж нэрлэдэг байсан юм байна. За тэд бол буудсан тухайн этгээдүүд болох Самин болон Аль Хайр нарыг тэр дараа баривчлахгүй байхаар шийдсэн.
За тэрний оронд бол тэднийг нууцаар ажиглаад утсыг нь чагнаад за тэрхсний дагуу бол тэднийг хэн хөлсөлсөн гэдгийг тогтоохыг зорж исэн. За тэгээд иймэрхүү төлөвлөгөө боловсруулад байж исэн чинь эмнэлгээс бол нэг мэдээлэл ирсэн. За тэр нь юу байсан бэ гэхээр Helen Comnosоос ирсэн юм байна. Тухайн мэдээллийг сонссныхоо маргааш нь гэхэд Fraser бол хамгийн түрүүнд Messiniog эмнэлэг рүү явуулсан. За тэр бол Helenтэй яриа хийхээр тийшээ очисон. Тэдний хамгийн их найдаж исэн зүйл нь гэх юм бол Helen ингээл шууд л намайг алахыг хүссэн хүн тэр байсан тэргээд хилчих ч юм уу гэсэн тийм найдлага байсан юм билээ. Тэгчийн бол мэдээж хэрэг тэр дороо шууд шийдэгдэнэ. Гэтэ харамсалтай нь Мессиньо бол хилцтэй буцаж ирэхдээ сайн мэдээтэй ирч чадаагүй. За Helen болохоор түүнд өөрийгөө ингээд маш их айж байгаа гэдгийг хэлээд цагдаа нарт хэлхийг хүссэн олон зүйл байсан ч гэсэн яг тухайн үеэр түүний амьсгал нь гинт хүндэрж эхлээд эмнэлгийн ажилтнууд өрөөлөн яарж орж ирээд түүнийг докторжуулах шаардлагатай болсон юм билээ. За энэний улмаас бол ярилцлага ингээд бүрэн хийгдэж чадаагүй өнгөрсөн юм байна. Тэгээ тухайн өдрөөс бүр яг 4 хоногийн дараа цагдаа нар Helenтэй дахиж ярилцах боломж олдохоос өмнө тэр бол нас барсан юм байна. Helenыг нас барснаас 2-7 хоногийн дараа буюу 2014 оны 6 сарын ихээр Fraser бол нэг шинэ мэдээлэл хүлээж авсан. Түүнийг ажилдаа явж орсон даруйд Мессиньо болохоор гартаа нэг хуудас барьчихсан. За тухайн цаасан дээр болохоор бүхэлдээ утасны дугаар, дуудлагын мэдээллээр дүүрсэн тийм нэг цаас байсан. За Fraser бол тэрийг нь хараад шууд утасны бүртгэл болохыг нь таниад. За тэгээ Мессиньогийн хэлснээр бол бид Al-Hayr-ийн сүүлд хийсэн нэг дуудлагыг мөрдөөд эцэст нь Монакотой холбоотой хүнийг оллоо гэдгээ хэлсэн билээ. За Al-Hayr-ийн ярьсан хүн нь Паскал Дориак гэдэг нэртэй эрэгтэй байсан. За хамгийн хачирхалтай гэх нь Паскал тэр буудсан этгээдүүдээс ялгаатай нь гэх юм бол Монакотой шууд холбоотой хүн байсан юм байлээ. Энэ Паскал гэдэг хүн нь болохоор тийм фитнесийн хувийн тийм дасгалжуулагч хүн байсан. Түүний үйлчлүүлэгчдийн зарим нь болохоор Монакод амьдардаг хамгийн тийм чинэлэг гэр бүлүүд байсан юм байна. За түүнээс ч илүү сонирхлыг нь татсан нэг зүйл нь юу гэхээр тухайн үйлчлүүлэгчдийн зарим нь болохоор Helen болон Мухаммедийн алхахын хэрэгтэй холбоотойгоор урд нь Fraser-ны багийн шалгаж исэн тийм хүмүүс байсан. Fraser нь болохоор тухайн цаасыг барьж бүгдийг нь хараад надад Паскалийн бүх утасны бүртгэл нь яг хэрэгтэй байна гэдгийг Мессиньод хэлсэн. За тэгчээ Паскалийн утасны бүртгэлүүдийг шалгасны дараа нэг маш сонирхолтой зүйл бол гарч ирсэн. Яг энэ гарсан гэмт хэрэгтэй холбоотой чухал үйл явдал болох болгонд Паскал нэг л дугаар руу мессеж илгээдэг байсан гэдг нь ил болсон. За тэгээд тухайн буудлага болсон өдөр, Мухаммед нас барсан өдөр, Helen нас барсан өдөр гэд бүх тохиолдолд тэр бол нэг дугаар руу холбоо барьсан гэдг нь тодорхой болсон. Харин тэр дугаарын эзэн хэн болохыг мэдсэн тэр үеэр Fraser нэг зүйлийг бол шууд ойлгосон. Энэ хэрэг нь үнэхээр мөнгөтэй холбоотой байсан. Цагдаагийн мөрдөн шалгалт, олон хүний мэдүүлэг, хяналтын камерын бичлэгүүд болон банкны бүртгэлүүдэд үндэслээд мөрдөгчид 2014 оны 5 сарын 6-ны орой болсон үйл явдлыг дараах байдлаар сэргээн тогтоосон юм байна. Оройны 19 цагийн орчимд Самин Саид Ахмед Helen-ийн харангийн машин руу алхаж ойртож очсон. За тэр ойртох үедээ зорчигчийн талын цонхоор Helen-ийн айсан царайг нь олж хараад Helen бол түүний гартаа юу барьж байгааг нь олж харсан. Тэр нь бол ангийн буу байсан. Helen болохоор жолооч Мухаммед руу хараад машинаа хөдлөг яваач гэж орилж хэлсэн. Гэхдээ Мухаммед бол ямар нэг хөдөлгөөн хийж амжихаас өмнө Самин бууга өргөөд машины зорчигчийн тал руу 2 удаа буутсан байна. Дараа нь Самин бол хэсэг хугацаанд хөдөлгөөнгөө зогсож дотогшоогоо харсан. За тэр бол Helen болон Мухаммед хоёр суудал дээрээ урагшаага бүхийг өгөөд татганаж хөдөлж эхлэхийг харсан баг. Самин бол яг хэнийг буудснаа ерөөсөө өөрөө мэдэхгүй байсан. За тэр бол буудсан хүмүүс нь хэн болох талаар огт дотроо бодоогүй. Түүний бодож исэн цорын ганц зүйл нь бол ажлынхаа төлөө авах мөнгө нь байсан. Ингээ хэсэг хугацааны дараа Самин бол ажлаа амжилттай гүйцэтгсэн гэдэгтээ итгэлтэй болоод түүний бодлоор Helen болон Мухаммед хоёр хоёулаа тэр дороо нас барсан гэж үзсэн. Ингээд тэр бол эргэж харалгүйгээр аль болох хурдан ухаан газраас цутаад явсан. Түүний хамсаадан болох Al-Hayr
удалгүй араас нь дагна гэдгийг тэр мэдчихсэн. Тэр хоёр бол үндсэндээ энэ ажлыг яг ингэж төлөвлөсөн байсан. Самын гүйж авах үеэрээ сарвчтай малгайгаа улам бүр доош нь татаад ойр хавьд байж болох бүх хяналтын камеруудад нүрээ харуулахгүй байхыг хичээж исэн. Тэр бол Низ хотын гудамжаар аль болох хурдан зугтаж нилээд холцсныхоо дараа алхаагаа удаашруулад эцэст нь ол тэр байрлаж исэн зочид буудалд руугаа явж ороод өрөөндөө ороод орон дээрээ сууж уцаа гаргаж ирсэн. Дараа нь тэр бол өөрийг нь хөлсөсөн хүн рүү залгасан. Хотын нөгөө хэсэгтээсэн хувийн тасгалжуулагч Паскал Дориак фитнесийнхээ заалнасаа гараад Саминтэй уцаар ирсэн. За тэгээ Самин болохоор ажил дууссан, даалгавар биелсэн гэдгийг Паскалд хэлсэн. Паскал болохоор уцаа таслаад шууд мессеж бичсэн. За гэхдээ энэ мессежийг Самин руу биш, жинхэнэ алуурчин руу бичсэн мессеж байсан. Өөрөөр хэлэх юм бол энэ бүх зүйлийг анх захиалсан хүн рүү мессеждсэн. За тэгээ мессежиндээ болохоор бүх зүйл төлөвлөсний дагуу амжилттай болсон тухай бичсэн байсан. Аллагыг захиалсан хүн гар утсаа авч мессежийг уншсан. Мессежийг уншсан даруйда сүүлийн хэдэн жил мэдэрж байгаагүй их тайвширлыг мэдэрч эхэлсэн. Яагаад гэхээр түүний төлөвлөгөө төсөөснөөс нь илүү амархан байдлаар хэрэгжсэн байсан. Гэхдээ эцэст нь үнэн бол ил болсон байгаа. За тэр нь болохоор Сильвиягийн 28 жилийн турш хамт амьдарсан найз залуу болох Войцех Яновский байсан байгаа. Тэр бол бүх зүйл дээр худал ярьж исэн. За өрөнд живсэн хүн нь Гилдо биш харин Войцех өөрөө байсан. Войцех бол өөрийгөө амжилттай бизнесмен гэж бусдад танилцуулдаг байсан. Гэхдээ бодит байдал дээр бол түүний оролцож исэн бараг бүх компани дампуурлын ирмэг дээр оччихсон санхүүгийн маш хүнд байдалтай байсан юм байна. За энэ асуудал нь олон жилийн турш үргэлжилсэн байсан. Войцех бол амьдралаа залгуулахын тулд өөрийн найз бүсгүй Сильвиягийнхаа хөрөнгө мөнгө болон сар болгон авдаг тэтгэмжээс нь байнга мөнгө авч ашигладаг байсан юм байна. За харин 2 жилийн өмнө бол Сильвия хорт хавдартай гэж онцлогдох үеэр Войцех бол маш их сандарч эхэлсэн. Яагаад гэхээр энэ хоёр хүн бол гэрлээгүй байсан. Тийм болохоор хэрвээ Сильвия нас барчих юм бол тэр бол бүх зүйлээ алдах байсан. Гэхдээ Войцех нэг зүйл маш ихтгэлтэй байсан байгаа. Хэрвээ Хелен нас бараад Сильвия гэр бүлийнхээ бүх хөрөнгийг нэг дор өвлж авах юм бол тэр мөнгийг Сильвиягаас гаргуулж авч чадна гэж дотроо боддог байсан юм байна. Хэрвээ тэгчих юм бол бүх өрөө төлөөд асуудлаасаа бүрэн салж болох байсан. Бас Войцех бол мөрдөгчдөд өөр нэг зүйл дээр худлаа хэлсэн байсан. За тэр нь юу вэ гэхээр өөрийгөө ингээд Хелентэй маш тийм сайн харилцаатай байсан гэж мэдүүлсэн явдал байсан. Гэтэ үнэн хэрэгтээ тэр хоёр бол хоёулаа бие биенээ үзий яддаг байсан юм билээ. Хелен болохоор энэ Войцех гэж залууг пасторын гэр бүлийн хөрөнгийн араас явж гин гэж үргэлж сэжгэлдэг байсан юм байна. Харамсалтай нь тэр сэжиг нь зөв байсан. 2018 онд Войцех Яновский Хелен пастор болон Мухаммед Дарвиш нарыг хөнөөсөн хэрэгт буруутай гэж шүүхээс тогтоогдоод бүх насаар нь шоронд хорих ял оноос юм байна. Түүний хамсаатнууд болох Паскал Дориак, Самин Саид Ахмед болон Аль-Хайр Хамади нар бас ял авсан. За тэдэнд бол 22 жилийн хорих ялаас эхлээд бүх насаар нь хорих ял хүртэл тийм ял оноос юм билээ. За харин Гилдогийн хувьд гэх юм бол цаг хугацааны явцад тухайн өвчтөн тусгааралт нь бол нэлээд сайжраад дараа нь бол Америкийн нэгдсэн улс руу нүүсэн юм байна. Сильвиягийн хувьд гэх юм бол 2025 онд нас барсан тэр Мухаммед гээд хүний хүү Висамд ажил олгосон юм билээ. За бас Мухаммедийн гэр бүлийг өөрсдийн үл хөдлөх хөрөнгийнхөө нэг байранд нь амьдрах боломжийг олгосон. Ингээд мөнгө, шунал, худал хуурмаг дээр тогтсон төлөвлөгөө эцэстээ захиалагч болон түүний хамсаатнуудыг бүгдийг нь шоронгийн хаалга татахад хүргэсэн ийм нэг үйл явдал болж исэн юм байна. За тэгээ тухайн 2014 онд маш их шуугиан тарж исэн тэр бомтын эмэгтэйг хөнөөсөн гэмт хэрэг гэвэл ийм байна. Үйл явдал мэдээлэл энэ нь бол маш тийм сонирхолтой санагдлаа. Та бүхэн ч гэсэн дотроо хэн энэ зүйлийг хийсэн юм бол гэж төсөөлөхөд хүргэсэн бас нэг төрлийн адармаатай хэрэг байсан юм болов уу гэж бодлоо. Подкастын маань байнгын ивент итгэгч Месийн бус арьсгой заслын Skin Farm Clinic байлаа. Бүгдээрээ амралтын өдөр аядахтаа сайхан өнгөрүүлээрэ. Ингээд хэдүүлээ. Эрх мэгмар гарагт бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд олцъя.